За эрхэм хүндэт сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн халуун амар амгалан айлтган мэдчилье. За 7 хоног үрийн даваа лавг басан гаригийн 13 цагаас 14 цагийн хооронд эрхэм үзэг сонсогч та бүхэндээ хүрдэг номын хавчуур хөтөлбөр маань 107 радио орон нутгийн телевизээр хүрдэг хөтөлбөр маань та бүхэнд хүрэхэд ийхүү бэлэн болсон байна. За ингээд өнөөдөр бизнесийн удирдлагын докторант Хотгүй багш маань болон за сэрж мэдэг сонсогч маань бид гурав өнөөдөр эрхэм сонсогчид болон эрхэм үзэгчид та бүгдтэй бас Монголын одоо нүүдэлчин монголчуудын эртний хотууд за бид хоёр бол он цагийн тооллоор хотуудаа ерөнхийдөө танилцуулаад ингээд явж байгаа. Тэгэхээр багш маань өмнөх агуулгуудаа бас манаас сэрж мэдэг сонсогчдод бас сайхан танилцуулаад тэгээ гурлаа сайхан танилцаа явъя. Сэрж мэдэг сонсогчтойгоо эхлээ сайхан танилцъя. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу? Нийт сонсогчдын өдрийн мэндийг хүргэе. Намайг Сэрж мэдэг гэдэг. Би одоо энэ эртний хотууд болон энэ отгоо зохиолчийн уул нам тэгээд ерөнхийдөө нүүдэлчний нэг өв соёлыг тээж явж байгаа. Тэгээд монголчуудын ерөнхийдөө бүхэл одоо ёс заншил бүхэл зүйлийг энэ ном тусгацсан гэж үзье. Тэгээ энийг ингээд сурал нэвтрүүлгийг үзэх хүсэндээ маш надад маш их таалагдж байгаа. Өнөөдөр бол бас сайхан сонсогчтойгоо бас номынхоо уншигчтай за номын зохиогчтой бас уулзах юм сайхан боломж гарсан. Миний хувьд ч гэсэн их баяртай байна. За ингээд одгүй зохиогчсоо яриа эхлэе тийм ээ. Давид одоо ингээд 5 дахь дугаартай хүрч байна. Он цагийнхаа дарааллынхаа дагуу яригдчих. Тэгээ ингээд судлаад үзэхээр монголчууд бидний түүх бол одоо дундар шүү. Ариун юм. Тэгээ нэг цагийн дотор ярина гэдэг бол боломж. Тэгээ яг өнөөдрийн ярих сэдв бол одоо нүүдэлч монголчууд эртний хотод номд орсон хар хором хотын тухай ярина. Өнөөдөр хар хором тий. За тэгэхээр хар хором хот маань сая бол бас Монгол улсын засгийн газраас гэдэг ч юм уу тий. Ер нь бол шинээр одоо бас барьж байгуулах гэдэг энэ асуудал газрын асуудлууд нь шийдэгдээд ингэ явж байгаа гэсэн мэдээллийг сайхан бол телевиз радиогоос авсан тийм ээ. Тэгэхээр бас нэлээ их урт хугацаанд одоо үргэлжлэх юм төсөл юм байна гэдгийг бол ингэж харсан. Ер нь одоо Сэрж мэдэг сонсогчтойгоо бас сайхан танилцаа явуучих гэж ингэж бодож байна л да. Номынхаа мэдээллийг хүргэхээс өмнө та ер нь түүхийн талаар хэр их одоо анхнаасаа л сонирхдаг юм хүн байсан уу? Эсвэл энэ Монголын түүх, эртний хотууд гэдэг ийм бүтээлүүдийг одоо ингээ харахаар магадгүй эхнээсээ сонирхдаг сониуч хүн байж болох юм тий түүхийнхаа талаар мэдхийг илүү их эрмэлзэлдэг. Энэ бол одоо бидний одоо монгол хүний бас их үнэт чанар, үнэт зүйлтэй их холбоотой учраас энийг бол зайлшгүй судлах нь нэгдүгээр чухал гэж үздэг хүмүүс байдаг. Зарим нь бол зүгээр танин мэдхүйн хувьд сонирхож судалдаг хүн байдаг. Таны хувьд ер нь аль төрлийн одоо аль эсвэл өөр шалтгаантайч байж болно тийм ээ. Аль төрлийн одоо ийм сонирхогч юм хүн юм бэ? Би нэг танин мэдхүйн талаас айгүй сонирхолтой байгаа санагдаж байгаа. Тэгээд өөр хүүхэдтэй тий өөрөөсөө бас доод насны бас хүмүүст тэгээ одоо манай зэд үеийнхэн бай залуу үеийнхэн маань ерөнхийдөө түүх соёлоо уламжилт ёс заншлаа ерөнхийдөө бүгдээрээ мэдхгүй баг болчиход байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас бид нар өөрсдөө энийг ингээ мэдчихээж өөр хүүхэдтэй дүү нартаа босод хүмүүс түгэж чадах ёстой юм аа гэдэг үднээс одоо энийг өөрийн одоо хэрэгцээндээ судалж мэдээж тэгээд өөр хүүхэдтэй зааж өгөх ёстой гэж ойлгоод тэгээд энийг таны мэдхүйн талаас нь судалдаг. Та өөрөө ямар мэргэжилтэй? Би өөрөө бизнесийн удирдлагын магистрант. Зөв. Ер нь бизнесийн чиглэлийн. Тий, бизнесийн чиглэлээрээ. Ийм доктор, магистрант ийм хүмүүс бас өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож. За одгүй доктор бол бас зөвхөн энэ эртний хотуудыг бид хоёрын нэг ярьдаг ийм сэдвэл байдаг л да. За эртний хотуудаа бас танин мэдхүн төвшөнд бол үзэг сонсогчтой бол ингээд сайхан тайлбарлаж өгье. Ер нь бол Монгол улсын одоо ирээдүйн хөгжил бол цэвэр аялал жуулчлалтай холбоотой дээрээс нь түүх уламжлалтайгаа бас холбогдож явах юм аа. Тэр одоо нэг уламжлалтайгаа холбогдох гол одоо том хөшүүрэг нь бол одоо энэ монголчуудын эртний хотууд байна. Болж өгдөг бол одоо энэ хотуудыг бас үүсгэн байгуулснаар
дэлхийд одоо нөгөө зүйлчдийг татахтай тэр боломжууд нь нэгдүгээрт нэгдэн, хоёрдугаарт Монгол улсын түүх бас олон түмэнд нээлттэйгээр одоо сурчлагдаж ингэж явах одоо боломжууд нь одоо нээлттэй байна гэдэг ийм одоо гаргалгааг одгүй докторант маань гаргасан байна. Тэгээ бид хоёр бол яг үзэгч сонсогчтой бол энэ чөлөөтэй. Тэгээ энэ эртний хотуудын түүхийг бол ингээд ярьж танилцуулж ингэж явж байгаа. Нэрэл одоо би бодоход бол эртний хотууд энэ төр гэдэг нэг түүх талаасаа бол нэг тийм сайн мэддэггүй байсан байгаа. Тэгээ ингээд ярилцаад мэдээж одоо энэ подкаст гэдэг чинь энэ хөтөлбөрт орохын өмнө бол номоо бас нэг харчиж байгаа юм л. Тэгээ ингээд агуулгын трend ингээд харахаар яалтчгүй одоо ингээд Монгол хүн болж төрсний хувьд ич тэр за ирээдүйд ирнэ бас ийм түүх маань үн цэнтэй байх гэдэг ч юм уу тийм ээ. Дэлхийд одоо сурчлагдах энэ талаасаа ч гэсэн одгүй докторийн санаатай бол санаачлагтай бол миний санаа бол одоо хувь хүнийхээ хувьд бол их тийм нээлттэй нэгдэж ингэж явдаг байхгүй юу. Тийм учраас одоо одгүй доктороор ингэж ирүүлээд тэр одоо хар гэдэг хот дээр орох хүртэл одоо ингэ 5 цуврал дугаар гарцсан. Дугаар ингэ явж байгаа. За мэдээж Өвөр хангай аймгийн хар хорийн сүмд байлаа. Тий. Нэрний утга нь бол одоо Каракорум гэж анх нэрлэгдсэн байна. Тэгээ дараа нь хар хором. Тэр одоо төрөг язгуурын үгнээс үүдэлтэй тэгж дуудагдсан. Уйгар. Алтай үгнээс гаралтай уйгар үг. Харин Чингис хааны үеэс бол хар хором гэдэг нэрлэгдсэн байна. Хар хором гэдэг нь бол хар хөрөм гэсэн монгол үгнээс гаралтай. За. Ер нь нөгөө бэлэгдлээ хөрд ч гэсэн тийм бор хөрөн дөхөн харагддаг тий. Тий одоо энэ зураг интерес харахаар шүү дээ тий. Галтуулын дэлбэрэлтээс үүссэн нэгэн чулуу хатуу зүйлийг уйгараар хором монголоор хөрөн гэдэг тодорхой юм гэж эрдэмтэн Ц шүгэл бичсэн байна. Энэ нэрний утгыг бол тэгж тайлбарсан. Тэгээд хар хором хотын тойр бол анх 8 дугаар зууны үед бол тавигдсан байна. Тэгээд хожим 13 дахь зууны үед Хэрэдийн Ван хаан төвлөн сууж байсан. Цэргийн хуаар зэвсгийн агуулга болж хэрэгэлсэн байна. Тэгээд 1235 онд Өгөөдийнхаа хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрмээр барьсан байна. Тэгээд бид тэр энэ тойрон дээр очдөг тийм. Тэгээд 1235. Тэгэхээр манай хар хорон бол 8 дугаар зууны үеэс хэсүүлэл хурдтай хугацаанд баригдсан. Баригдаж тэгээд нэлээ одоо монголчуудын одоо түүх ёс заншил гэдэг ч юм уу те үс хэлийн маш том одоо ийм том уурхай ойлжээ гэд ингэж харж болохоор миний одоо хамгийн одоо хар хорон хоттой хамгийн их одоо ойрхон одоо бурж байгаа дурсамж гэх юм бол мөнгөн дэвсгэртийн хайдал дээр идэг тэр мөнгөн мод тий тас тэр мөнгөн модоос амар ойрхон болж байна. Тий мөнгөн мод санаанд бууж байгаас тий одоо та бол Өвөр хангай аймгийн хар хорийн сүм рүү бол энэ хэр их зарчдаг вэ? Яг очиж бол ерөөсөй байгаагүй юм. Тэгэхээр бид бол би өөрөө баруун нутгийн болохоор ер нь натургаа явах таланд дандаа дайрч явдаг. Дайрч өнгөрдөг тий? Та аль нутгийнх вэ? Би ховд. Ховдын хүн байна. Тэгэхээр би зүгээр одгүй доктор тэгдэг штэ. Тэр нэг одоо мөнгөн мод чинь нэг юм хашаа дотор л одоо байгаад идэг. Одоо бол нэг тиймэрхүү байдалтай харагдаад байгаа. Ингээд нэг яг мөнгөн дээр байдаг тэр мод яг мөн байгаа байхгүй юу? Тэгэн гутаа одоо болохоор ингээд нэг юм хамгаалагдаж барьсан юм нь яг чухам юу байдгийг. Зүгээр ингээд автозамаар ингээд зорчход замын одоо зүүн талд ч юм уу баруун талд нь хөвчлээ харагддаг. Тэгээд энэ нэг юм бас их ийм үн цэнтэй дурсгалдаа гэдэг талаашаа бас ингэж бодох тохиолдол бас байдаг. Тэгээ мөнгөн мод нь болохоор зэрэг мөнх хааны үед ордны үүдэнд хэсэгт Францын дархан Вильгельм де Бүшэ 4 төрлийн ундаа гождог мөнгөн модыг урсан байна. Орой дээр нь бишгүүр үлээж буй Викторийн охин тэнгэр дүрсэлж баяр наадмын үеэр бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос 4 цог хандуулан байлуус 4 лууны амнаас 4 зүйлийн ундаа гожиж доорн тасан мөнгөн савд цутгаа ордог гэсэн байна. Тэр 4 зүйл нь болохоор зэрэг амтад ундаа дарс, айраг, балын ундаа удааны шар ариг. Тэгээд одоо тэр хот байх үедээ дөрвөлөө гардаг байсан юм тийм. Тэгээд ордны үйлчлэгч нар нь ирсэн ч очиж та барьдаг гэсэн байна.
Тэгээд 1253 онд хар хоромд ирж мөнх хаанд баргалгасан Төмөн амгаланд ордон жошил байсан алдарт жуулчин Гиом де Рубрук дорн итгээд зарцсан эмх номонд энэ тухай өгсөн байна. Тэгээд энэ Төмөн амгаланд ордон бол 64 багантай том ордог л байгуулсан байна. Одоо бид нар одоо Төмөн амгаланд ордон гэж ярьдаг тийм. Ер нь ингээд судлаад үзэхээр Монголын түүх бол юм тэгээд та дугаар алхантал хэлдэг тийм. Гайхалтай юм да. Хэлгүй бол. Таны хувьд зүгээр одоо уншигчийн хувьд ер нь Монголын түүхийг бас ингээд олон судлаачид олон талаас харж бичдэг. Тэр нь бол яг хаа уншигчдад, сонсогчдод бол их олон одоо судлах эсвэл одоо танин мэдхийн хувьд бол шинэ олон цонхнуудыг одоо судлаачид бол нээж өгч байгаа байх. Тэгэхээр ер нь түүхийнхээ энэ одоо олон зууны өнгөрөөсийн түүх рүүгээ эргээд ингээд уншаад ном зохиолтой танилцахад ер нь танд ямар мэдрэмжүүд төрдөг вэ? Би одоо анхлаад энэ нутаг зохиолын уул гэдэг номыг авч уншсан байгаа. Тэр уул гэдэг ном дээр ингээд Монгол нутгийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх уул ус хайрхамны одоо ингээд ам дамжиж ирсэн дээр үе ингээд түүх судрууд ингээд байдаг шүү дээ. Одоо энэ уул ингэж бүтсэн юм аа. Одоо ийм учир утгатай ийм уул юм байлээ. Энэ уулыг одоо тэтгэр зууны үеэс ингэж шүтэж эхэлсэн юм аа гэдэг нэг тиймэрхүү тайлбарууд ингээд бид нэр ингээд ам дамжиж ингээд ямар ч утга усан дээр очиод тайлбардаг. Яг тэр ингээд номыг ингээд уншихад тухайн үе одоо манай одоо нутагт байсан нэг үнд том хайрхан байгаа ингээд бид нэр ингээд бас зарим хайрхнуудаа шүтдэг яадаг тэр уулууд ингээ харахад яг л тэр тухайн үеийн хүмүүсийн ингээ хэлжсэн бодит үнэтэй. Тэгээ тэр хүний ингээс хийжсэн судалгаа. Тэгээ тухайн үеийнх нь ингээ түүх домог ингээ бүгдээр ингээ байсан байхгүй. Тэгээд энэ хүний ном надад бас яг тэр үнд бас ингээ сэтгэл бас тухайн үед төрүүлээд Гүүшээ энэ одоо манай нутагт байдаг ийм уул байдаг. Энийг хүмүүс айгүйх олон төрлөөр ингээ ярьдаг байсан. Яг үндсэн түүх нь бол ийм юм биш дээ. Яг ийм юм биш дээ гэдэг. Одоо ингээл заримдаа ингээд хөдөө гадаа явж байхдаа ингээд нутаг устаа очихоор өөр хүүхдтэй дагуулад энэ уул ч одоо ийм үндсэн түүхтэй байхгүй. Энэ уул чи ингэж буцсан ингээд бид нар ингээ ярихад бас хүүхдүүдээс айгүй зөвөр эргээр хүлээж авдаг. Тэгээ энэ юуг яг анхтлаад энэ уул гэдэг номыг уншаал. Тэгээ ерөнхийдөө энэ хүний зохиолч юм бас судалгааны үйл ажиллагаа надад үнэхээр бас их таалагдсан байгаа. Тэгээд эндээс хагаад тэгээд нэртний энэ өмнөдийг судлаад бас өөрөөсөө бас хувийн юмэр бас оруулаад өөр хүүхдтэй бас тэгээд энийг бас ингээ яаж явахгүй Монгол ёс заншил маань өдрөөс өдөрт жил ирэх тусам ерөнхийдөө бид нар юм мэддэг зүйлүүдээр бүдгэрч тэгээд одоо ингээ шинэ үеийнхэн маань ерөнхийдөө яг Монгол ёс заншил маршлахээс илүү мэдхгүй. Одоо дээр үеийнхээ одоо бид нар ч одоо нэг хэрэгсүүр гэлээ ярьдэн шүү дээ. Тэгээ тэр үед одоогийн үеийн дээр ч одоо хэрэгсүүр гэж юусаа байхгүй. Тэгэл янз бүрийн сонин сэтгүүл янз бүрийн дээр тэр үеийн тэтгэр зууны тэр хэрэгсүүрийг бид нар одоо ухаж гаргаж ирлээ. Тэр хүмүүс тийм хүмүүс ингээ хуваараа олборлт хийдэг байсан байх гэх ямар ч тийм хууль бичиг юу байхгүй. Тэгээ тэр олдсон ямар ч нэг музейс таахгүй шууд хувийн хэрэгцээндээ ашигладаг. Тиймэрхүү юмуд бас айгүйх явагдаад байгаа байхгүй Монголд. Тийм учраас энийг одоо бас хэрэгсүүр үеж юм байдэн шүү. Тэгээ энийг ёс заншил гэж байдэн шүү. Хүнд бас нэг авч болдоггүй эд тий хөвтөж болдгоо газар мазар гэ байдаг да ерөнхийдөө. Тэр ёс заншлаас манай монголчууд ерөнхийдөө айгүйх эвдээд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээ тэрээс энийг бас ингээд бид нар бас өөрсдөө мэдээд хөгжүүлээд ингээ ячвал бидний бас хойч үе маань бас өөрсдийнхөө бас ёс заншил удам уршлаа бас мэддэг болчвол ерөнхийдөө бас Монгол гэдэг бас үндэс бас. Тийм шүү дээ. Одоо монголчуудын хамгийн одоо үнэтэй орших, хүн цэнтэй байх гол зүйл бол ер нь түүхээ сайн мэдэх, ёс уламжлалаа бас эргэж харах те. Энэ бол одоо монгол хүний Монгол газар нутагта эзэн сууж байгаа гол итгэл үнэмшил юм аа гэдэг. Мэдээж нэгдүгээрт бол тэр хил хязгаар гэдэг юм орох баг. Дараа нь үүний дараа энэ соёл ёс заншил гэдэг бол бусдаас одоо ондогшж байгаа тий итгэл үнэмшилтэй байгаа гэх нэг хэлбэр бол яалтчгүй юм л дээ. За нүүдэлчин монголчуудын эртний хотууд энэ номын цоврал одоо тарин битгүү мэдээлэл хүргэгдсэний дараа таны одоо сая ярьсан уул номын тухай бид хүмүүс өргөжлүүлж одоо ярина. За түүнээс өмнө бол одоо бид хүн яг энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ номынхаа талаар илүү одоо их тодорхой ер нь эртнээс нь бас их эхлээд ингээд ийм үүх түүхийг ингэж
дагаж ингэж ирсэн байна. За энэний дараа одоо мэдээж соёлын хувьд одоо тэр уул номон дээр нэлээд их олон зүйлүүдийг бас үзэг сонсогчдод бас танин мэдхүйн хувьд ч гэсэн илүү их ач холбогдолтой ийм мэдээлүүд хүргэгдэх байх гэдэг талаасаа ингэж харж байгаа. Одоо жишээлбэл одхоо доктор бол санаачлага дэвшүүлсэн байна. За одоо монголчууд бол ер нь түүхээ болов эргэж харах нь бол зайлшгүй хэрэг болчлоо. Хоёрдугаарт бол энэ түүхийг одоо бий болгосон яг баримттай газрууд нь байна. Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр төдийгүй гадаадын улс орнуудын нутаг дэвсгэр дээр одоо 2 хөршийн нутаг дэвсгэр дээр зарим туурууд нь бол манай түүхээс үүдэж бий болсон. За тухайн үед одоо засгалж ирсэн төрийн бодлоготой холбоотой бас ингэж бий болж исэн гэдгийг бол ингээд тодорхой гаргацсан байна. Тэгэн гут одоо жишээлбэл одхоо доктор маань одоо надад нэг юм таалагдж байгаа зүйл нь юу гэхээр манай НТВ телевиз өөрөө нэг тийм эрүүл мэндийн нэвтрүүлэгтэй вакцин гэдэг. За бид нар бол яг Солонгос улсдаг хэсэг бас хорт тавдар гэдэг ч юм уу одоо зайлшгүй нэг юм хөгжлийн үед одоо шилжигдэж ингэж хүний биед одоо тодорхой хэмжээнд ийм бэрхшээл болдог энэ өвчин зовлонгуудаас одоо урьдчилан сэргийлэхийн олон аргыг нээсэн витамин гэдэг шоу гэдэг юм хэлээ л дээ. Тэр нэвтрүүлгийг бид нар бас юм Монгол хувилбарт оруулж тэгээд Монгол хувилбарт оруулаад тэр хувилбараа бид нар вакцин гэдэг ийм цуврал нэвтрүүлгүүд хийгээд хамгийн гол нь монголчуудын бас эрүүл инх саруу сайхан байгаасаа гэдэг ийм гол зорилгыг агуулад хамгийн гол монголчууд бас одоо яг тэр засаг усаас бол эрт идрүүлэг гэдэг нэг том арга хэмжээнүүдийг өмнөх жилээс эхлээд одоо зохион байгуулад явж байна. За ер нь бол тодорхой хувь хилдэг те жилийн эцэст бол нэг тэдэн хувиар одоо хүмүүс бол хамрагдсан байна гэдэг ингээд ярьдаг. Тэгэхээр өөрөө энэ бол дараагийн нөгөө төр засгийнх нь их үүсвэр нь болохоор зэрэг нийгмийн даатгал гэдэг юмтай холбогдож ингэж явах тохиолдол бий. Тэгэхээр одоо монголчуудын бол ихэнх нь бол нийгмийн даатгалын тогтолцоо бол эрен жоох одоо сул байна. Тодорхой үр дүндээ хүрэхгүй байна гэдэг энэ тухай бас ингэж ярьдаг. Тэгэхээр одхоо доктор маань юу гэж ярьж байгаа бэ гэхээр ер нь бол энэ сайхан монголчуудынхаа эртний сайхан хотуудыг үүсгэн байгуулчих юм бол нэгдүгээр одоо тэр том зорилт төвшүүлээд байгаа аялал жуулчлал ааж хөгжүүлчихнэ. Хоёрдугаарт одоо энэ тогтолцооны ч юм уу тэр одоо санхүүжүүлж чадахгүй байгаа гэдэг ч юм уу тодорхой нөхцөл байдлууд үүсээд байгаа тэр эрүүл мэндийнхаа санг, эрүүл мэндийнхаа даатгалын санг энэ одоо түүхэн бүтээн байгуулалтуудаараа дамжуулаад дэмжихэд монгол хүн бол одоо эрүүл сарвал урт удаан наслах өвчин зовлонгүй инх тунх байх энэ боломжууд нь байна. За энийгээ дагаа монгол хүний одоо насжилтын төвшин гэдэг ч юм уу энэ зүйлүүд нь бас өндөр болох ийм нөхцөл байдлууд үүсч бид нэр одоо магадгүй одоо төсвийн тодорхой ийм хувийг эндээсээ бүрдүүлж авах энэ нөхцөл боломжууд бүрднэ. Тэгэхээр энэ эртний хотуудаа бид нэр судлаа гэдэг ийм гаргалгааг бол гаргаж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо жишээлбэл хүн болгон л хувийн эрүүл мэндтэй шүү дээ, тийм ээ? Тий. Хувийн эрүүл мэндтэй. За хувийн эрүүл мэндтэйгийн хажуугаар тодорхой хэмжээний эрүүл мэндийн тодорхой хэмжээний асуудлууд одоо ямар нэгэн байдлаар үүсдэгэ, тий. Тэгэхээр зүгээр энэ дэвшүүлж байгаа санаан дээр таны бодлого юм. Би энийг дэмжиж байгаа. Ааха. Одоо энэ аялал жуулчлал одоо манайх ч ерөнхийдөө Монгол орн Азтай баг аялал жуулчлалаараа юм одоо сүүлийн үед гарч ирэх гэдэг шүү дээ. Тэгээ одоо Солонгос болон Азийн жижиг орнууд маань бүгдээрээ Монгол руу тий монголчин баг далаа бүхэл байгаль одоо эрс уур амьсгалаараа бүх юмыг одоо татаад байгаа. Тэгээ аялал жуулчлалаараа дөрвөн хотоо байгуулад аялал жуулчлалаараа хүмүүсээ ингээд татаад яг тодорхой явж байгаа мөнгө нь болохоор нийгмийн даатгалын сангаас ягаад тэгвэл хүмүүсийг одоо үйлчлэгээ авж байгаа нүнд нь л одоо хөнгөлт урамшуул юу өгөхгүй л байгаа гэж би ойлгоод байгаа хгүй тэр сангааг нь болохоор энийг бол би айгу дэмжиж байгаа. Ер нь одоо жишээлбэл яг тийм та бол яг бодит байдал дээр бодит кейс дээр одоо судалгаа хийж арга замыг бол тодорхойлсон байгаа байхгүй. Тэр өнөөдөр зүгээр Монголын гэр бүлүүдэд яг энэ асуудал бол одоо үүсдэг. Ялангуяа
Манайхан бол одоо нэг эрт илрүүлэг гээл одоо өмнөгчлээс эхлээл явж байна. Эндээ яг бүрээ хамрагч байгаагүй юу гэдэг чинь бас нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт хүн бол ямар нэгэн байдлаар явж байгаа нэг сэлбэггүй амьтан учраас манайхан бол нэг эрт илрүүлэгт очиж чадахгүй явсаар хагаад эрт илрүүлэгтээ ирэн бараг ордгоо шахав. Ийм судалгаа харагддаг шүү дээ. Тэгээ явж байгаад нэг орхоор би энэ бүр болохоо хэлсэн байдаг. Тэгэхээр нөгөө нийгмийн даатгалын сангаасаа мэдээж тэр хүн үйлчилгээг аваад эхэлдэг. Тэгэхээр зарим тохиолдолд энэ нь бол одоо нэг хүний бүр тэр нийгмийн даатгалын чинь одоо улиралд авах тэр юм чи ингээд дууссан байна гэдэг ийм асуудал гарч ирдэг. Тэгээд яг тэр эрүүл мэндийнхаа даатгалын сангаар бид нар яг 100% сэтгэл ханамжтай үйлчлүүлж одоо чадчихна уугүй юу гэдэг бол бас дараагийн асуудал бас байгаад идэг тий гэх мэт. Би бол одоо эрүүл мэндийн даатгалын сангид одоо тэр тодорхой хэмжээний мэдээж ажил хөдөлмөр хийгээд хуулиараа би чинь нийгмийн даатгалаа төлөвлөж байгаа. Гэхдээ энийг тодорхой хэмжээнд ашиглаж чадахгүй л байгаа байхгүй. За би өмнөх жил ийм эрт илрүүлэг болсон гэхээр би яхаа нэг тэр нэг эрүүл мэндийн нэвтрүүлэг хийж байсан болохоор энэ эрт илрүүлэг гэдэг бол хамгийн чухал юм байна хүний амьдралд. Ялангуяа хүний хувьд. Тийм болохоор энийг очиод үзүүлчихье гэдгсэн. Манай өнөөдөр эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Очихоор ингээд настай хүмүүс нь ингээд төрүүлээд очир авчдаг тий. Миний хөл гар муу гэд. Тэгээ залуучууд нь ингээд хойно ингээд үлддэг. Сүүлд одоо ажлаа би хэдэн өдөр таслах вэ тий. Нэг өдөр яг үннийг хэлж хүлээ авлаа. Дараа нь нэг очиод үзүүлчихье гэд хоёр дахь өдрөө яваад очихоор ингээд настай хүмүүс нь насаараа ч юм уу төрий бариад ингээ урд нь очиод зогсчдаг. Гэх мэт энэ яг хүртээмжтэй байдал нь хэр байна гэдэг чинь бас өнөөдөр бас асуудал хэвээр л байгаа. Хүртээмжтэй байдал ерөнхийдөө айгүй бол жоохон таарав штэ. Одоо ингээ залуучуудын ингээ нийт 30-аас доош 40-оос доош насны гэр бүлүүдэд заавал нэг хүн заавал эрүүл мэндийн асуудалтай байгаа. Одоо тэрний одоо жишээ нь одоо би бас өөрөө бас нэг жоохон эрүүл мэндийн асуудалтай байгаль байдаг. Тэгэхээр ингээ байнга ингээ эмнэлгээр ингээ явахаар зарим сарда нийгмийн даатгалын хөнгөлт байдаггүй. За яг тухайн үедээ үзүүлэх гээд ингээ цаг авахд яаралтайгаар ингээ цаг авахд за бараг та сарын дараа ирээрээ. Яг тийм. Ингээ за авахгүй гэдэг юм готолч ямар ч үзүүлэх өөр юмч боломж байхгүй. Сарын хөлбрийг би хүлээдэг. Яг ийм байдалтай би бол бараг сүүлийн 3 жилд бол байн гарч байгаа. Тийм. Эн чинь бол монголчуудын одоо өнөөдөр маргааш одоо өмнөх жил түүний өмнөх жил гэж ярихаас илүүтэйгээр ер нь бол их олон жил эн чинь ингээ явцсан асуудал байгаа байхгүй тий. Төхөө доктороо. Ер нь одоо энэ нийгмийн даатгалын энэ сангийн асуудал чинь. Тийм. Манайх ингэдэй. Би ингээ судалгааг явьж хахад улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэж байгаа. За эрүүл мэндийн хуулиар бол хоёуланд нь санхүүжилт олгоно гэж заачсан байна. Тухайн хүн эргээ очиж үйлчлүүлж байгаа бол тий. Тэгэхдээ манайх санхүүжилтийг авах гээд хувийн эмнэлгүүд улсын эмнэлэг хоёр ингээд очихоор улсын эмнэлэг нь давуу байдлаа ашиглаад одоо монопол гэдэг юм уу санхүүжилт нөрүүл авчдаг. Тэгээд хувийн эмнэлэгт нь баг олддог. Энэ бол судалгаан дээр ил болсон асуудал. Тэгэхээр улсын эмнэлэгч илүү давуу хэрэгтэй байна. Одоо энийг байлаач тий. Одоо үнэхээр л эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өөрчлөлтийн эрүүл мэндийн салбарыг дэлхийн түвшинд тавьж хийж байгаа бол хувь хувьсгалахгүйгээр хинт илүү үйлчилж байна. Хин илүү явж байгаа тийм ээ сонгож тэр санхүүжилтөд олгол та. Тэгэхгүй яалтчгуудаар хувийн эмнэлэгт нь санхүүжилт авахгүй учраас хүн хүссэн үсээгөө улсын эмнэлэг рүү очиж байгаа. Тэгэхээр нөө улсын эмнэлэг дээр чинь ачаалал, дараалал, очирч үсэл. Одоо тий одоо сүүлийн үед бол энэ хор тавдарч одоо энэ байн эмчилгээгээл яг эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос шинжлэгдсэн. Салуучууд тогтолт. Тэгээ байн эмчилгээний санхүүжилт нь за тэгэл донор, протез тэгэл хэцүү л да тэгээд. Яг зөвхөн тий. Тэгээ хоёр нэвтрүүлэгтэйгээ холбож ярихад ер нь аль ч улс орны тусгаар тогтнол баталгаажсан байдаг. Одоо дэлхийд дээр 200 гаруй улс. 200 гаруй улсаас яг тусгаар тогтнол нь эцсийн шатнд ингээ баталгаажсан улс хаач байдаг. А тусгаар тогтнолыг 3 зүйлээр л баталгаажуулдаг. Нэг нь үндэсний соёл, хоёр дахь хүний хөгжил, гурав дахь нь санхүүжилт. Манай Монгол улс бол гадаадын улс орноос бол асар их санхүүжилт хараад байдаг. Тэрц маань өмнөд хөрштэйг бид бол санхүүг хувьд бол бараг иршилд орчихсон. Тэгэхээр одоо энийг л одоо бид байлгах хэрэгтэй. Би энэ өмнөх дугаарт ярьжтэй эртний хотууд ч одоо за нэг хотыг босгоход судалгаа дунджаа нэг 10 их найд байгаа. Тэр судлаад үзэхэд. Тэгэхээр 10 их найд гэдэг чинь бол хотыг босгоход бол тийм их мөнгө ш. А тэгээд энэ босцсон хот чинь бол эргүүлээд хэдэн үеэр л бид тэр үзэж харуулах тийм үү. Тэндээс ашиг эдийн засгийн хэрэглэлт дээр тэнүүгээр Монгол улс тогтоолыг баталгааж байна. Одоо ер нь Монгол дэлхийн нийт ер нь нэг геополитик хувьд л нэг юм болоод шүү дээ. Тэгэхээр энд л бид
тусгаар тогтнол авчвал дийл гэж бодож байгаад бид их дүүх соёлоо сэргээ мандуулах хэрэгтэй. Эртний хотодоо босгосноор эхний удаад бол яг эртний хотодоо босгоход санхүүжилтээр би эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын тогтолцоог шинжилгээ, санхүүжилт хийх гэсэн бодолтой. За тэгэхээр энэ бол нэлээд чухал асуудал. Яг гэвэл одоо хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой. Мэдээж хүн байхгүй бол Монгол улс гэж хизээж байхгүй. Хүний хөгжил гэж байхгүй бол Монгол улс хизээж хөгжихгүй гэдэг ингээд гих мэтэр ингээд тодорхой юм юмнууд нь бол ингээд араасаа ингээд хөврөөд явнаа. Тэгэхээр одоо та бол сая бол бас манай Монгол улсын хамгийн одоо эмзэг сэдвийг та сая бол хөндөж чинь л дээ. Ялангуяа одоо бид нэр одоо түүний өмнөх жилийн ковидын үе гэж баг нэрлэж болохоор ийм одоо хүнд цаг хугацаа болсон. За энэ дээр бол би яагаад энийг их сайн мэддэг болчихвөхээр манайх нэг тэр эрүүл мэндийн мэдээллийн дархлаа тогтооё л гэдэг байна. Манай телевиз бол эрүүл мэндийн мэдээллийн дархлаа тогтооё гэдэг байна. Тэгэхээр яагаад энэ эрүүл мэндийн мэдээллийн дархлаа гэдэг юм байхгүй болчихвөхээр одоо хүссэн хүн бараага мөнгөтэй хүн бараага бол ямар ч телевизээр рекламдуулж. Тэгэхээр ийм тариа болон түүнтэй одоо холбоотой янз бүрийн зүйлүүд одоо тургах юм бэлтгэл гэх мэт энэ юмнууд бол ямар нэгэн хүнсний зүйл бол биш. Энэ бол химийн бүтээгдэхүүн гэдгийг нэгдүгürt үзэгч, сонсогчд олон нийт ойлгоосоо гэдэг хамгийн ихний зүйл байна. За энэний дараа бол мэдээллийн одоо гол дархлаа юу байх вэ гэхээр бид нэр дураараа. За би одоо отхуу доктороос яагаад өчтөр би ингээд хамар битүүрээ тэгэхээр ийм тусаалгаа хэрэгжилчлээ. Би энэ хүмүүс баг нэрийг асууж байгаа учраас хажуудлын эмийн сангаас авчдаг. Ийм биш байгаасаа гэдэг ийм хоёр асуудал. За гуравдугаарт эрүүл мэнд хүн болгон хувийн эрүүл мэндтэй гэдэг шиг хүн болгон хувийн эрүүл мэнд байхаас гадна хүн болгоны бие организм өөр гэдгийг бас ойлгуулъя гэж. Тэгээд энэ бүгдийг ойлгоод авсан тохиолдолд хүн эмчит хандаж тусад нь ингээд жор авдаг болдог. Тэгээ өөрийнхөө бие тохирсон тийм үйлчилгээг авдаг болдог. Ийм зүйлүүд байгаасаа л гэдэг үүднээс юм эрүүл мэндийн мэдээллийн дархлаа гэдэг асуудал яригчилж байгаа манай телевизтэй. За нөгөө талдаа бол за ковидын жил гэдэг ингээд ярьсан. Өмнөх жил дээр ялангуяа та одоо сая бол нэлээд хурц асуудал гэдэг нь юу гэх юм хорт тавдрын асуудал байхгүй тий. Тэгэхээр одоо энд чинь ингээд би бол нэлээд олон тийм одоо жишээлбэл хорт тавдраа бас ялан дийлээд ингээ гарцсан. Мэдээж нөгөө мэс заслын аргаар ялан дийлж гарсан юм хүмүүсийн тухай тэгээ нэг 5-6 жил одоо ингээ болцсон эмчийн хяналтаас үндсэндээ одоо ингээ баг багаар одоо ойр ойрхоо ордог байсан бол баг багаар ингээ холдож байгаа ийм сайн жишээнүүдийг олж тэгээд тэрийг бас хүмүүст одоо итгэл найдвар одоо урам өгөх. Энд чинь ингээд итгэрдэггүй гэдээсэн эн чинь бас ийм боломж нь бас байдгийн биш үү гэдэг ийм нөхцөл байдлууд харуулахыг зорьсон. Гэхдээ нөгөө талд нь бол бас нэлээд том урсгал явж байгаа. Ялангуяа ковидын жилүүдэд нөгөө нэг өвчин намдах юм тарианууд бас ховордох юм тохиолдлууд бол асар их байсан шүү дээ. Тэгээд одоо ямар л одоо хэцүү байх вэ гэх мэтэр. Тэгээ энэ нөгөө талдаа юутай холбоотой хөр нөгөө нэг сая л одоо ярьдаг нөгөө эрүүл мэндийн даатгалын сан нь ерөөсө яагаад ч хүрэлцдэггүй боломжгүй байдаг. Дээрээс нь хувь хүнээс одоо ямар их зардал гарч байгаа. Өдөр тутамд бол гарч байгаа зардлыг нь бол хэмжихэд хэцүү шүү дээ. Одоо яг Монгол хүний амьдрал өнөөдөр ямар байгаа вүлээ? Ашиг орлого ямар байгаа вүлээ? Нийгмийн байдал нь өөрөө ямар байгаа вүлээ гэх мэт ийм асуудлууд байдаг болохоор дор хаяж одоо энэ өвдөд зовж шалж байгаа энэ хүмүүсийг бас нэг удаа энэ сайхан төр засагтаа ийм сайхан түүхтэй өнөөдөр байгаа газрууд нь нотлогдсон шинжлэх ухаанаараа одоо ингээд нотлоо гаргаад ирсэн ийм зүйлүүд байгаа бол энийгээ батлаад яагаад эрүүл мэндийн даатгалын тэр сан руугаа яагаад төвлөрүүлж одоо болдгүй юм бэ гэдэг чи юм уу? Ийм бодол төрж л байна. Сая отхоо докторыг би ингээд яхад бас их сонирхол юм бодоод сууж илээ л дээ. Одоо манайх сүүлийн үед энэ ч одоо 4 сая хар хорийн отыг дэлгэн шүү дээ. 4 цорготой байж гэж. 4 цоргоноос нь 4 өөр төрлийн одоо ундаа одоо гардаг байсан байна. За тэр ундааны дээжийг бол ирсэн зочин хүндэт төлөөлөгчд одоо юу гэдгийг тийм хүмүүст одоо хундаглаж өгдөг байсан гэж ингэж ярьж шээ. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд манайх бол нөгөө отхоо доктор маань бас ярьдаг л дээ судалгаан дээр. Ер нь бол бид нар бол эртний хотууд гэж ингэж ярьж байгаа нөхцөлд бол бид нар бол тэр архитектур байдаг ч юм уу, архитекторж байдаг ч юм уу те. Энэ бүх асуудлуудыг бид нар бол эртнээс одоо ингээд монголчуудыг биднийг судалж ингэж гаргаж ирсэн байна гэдэг шиг.
ийм зүйлүүд яригдаг түүхийнхаа хувьд. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд бид нар яаж нэг усан ориглоор хийх гээд хийж чаддгүй. Нэг аслантай гүүрэн дээр нэг юу ч хүлээ нэг юм хийх гээд гисэн чинь бас нэг юу бүр сүүлдээ манай монголчууд бас жоохон хитэдүүлсэн тийм сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ, гоожур шиг юм хийж гэх шиг. Тэгэхээр ийм эртний хотуудаа бол ингэж сайхан одоо төлөвлөдөг, ийм үзэсгэлэнтэй сайхан болгодог, хүн зондоо ийм ээлтэй байжээ. Тэр нь одоо бүр одоо ингээд Францын эрдэмтэн бүтээсэн байна, тийм ээ. Францын эрдэмтэн судлаач бүтээж. Эртний хотуудын талаагаас болоод үзэх монголчууд бол хийсвэрлэх сэтгэл бол дэд түвшинд хүрсэн байна. Одоо Холливуудад бокс офисын зах зээл дээр тэргүүлж канонууд дандаа хийсвэрлэж штэ. Хүний сэтгхүүн хамгийн дэд хэлбэр бол хийсвэрлэл. Тэр хийсвэрлэл монголчууд эртнээс хөгжчихсэн юм байна. Тэрний хотын барилга байгуулж хотын төвнөөс харагдчих. Тэ чимэглээ. Бүгдийн зохицоор нийдэг те. Учир одоо гар урлагч одоо гар урлын салбар, ойдл, эс хүү, зэр зэвсэг хийдэг. Тэр бүхэл газар тариалал өртөх хэлдэг гэсэн. Тэгэхээр суурийн хэрэгслийн хамгийн анхны одоо суур нь бол одоо монголчууд юм аа. Тэр л одоо эртний олдроос л олдоод байгаа. Хар хорийн хотын тухайд одоо за баахан мөнгө модоо ирчлээ. Би ч одоо нэг хүн чинь нөгөө мэддэг юм бол хамгийн тэрүүн барьж авдаг гэдэг шиг те юуднээс нь эхлэх нь зөв байх гэж бодож байгаа. За ингээд дотгошоогоо ороод хараа. Энэ нэлээд том зай талбайтай нэлээд нүсэр хот одоо энэ байгууламжууд одоо хар хорийн хот маань одоо байсан бай одоо үүсэл ингэж явж исэн баха гэж ингэж харж байгаа. Тий. Монгол Германы археологчдын хамтарсан орхон экспедиц 2014 оны мартлагаар Сүншиг арнаатай вааруулсан. Анх 1948-49 онд хар хором хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил гүйцэтгэсэн Хэ Перлэ эс Киселевнаар ахлагчтай Монгол зөвлөлтийн хамтарсан судалгааны баг энэ хотын их хэрмийн дотор баруун өмнөд өнцөгт орших тусгай хэрэм цогцлбарын төв дундах том барилга үлдэгдэл хэсэгчсэн байдлаар малтан судалсан баг. Уг барилгыг Өгөөдөө хааны төмөн амгалант ордон хэмээн тодорхойлсон. Гэвч энэ барилга нь хааны орд харш бос харин 1235-36 онд суурийг нь тавьж 1256 онд барьж дуусгасан. 1346 онд Тогоон Төмөр хааны зарлагаар Иван улсыг мандуулах асар буюу цогтыг сүмийн гүр гэж гэр гэж хэмээх нэр хайрлагдсан бурхан шашны авраг том сүмийн үлдэгдэл болохыг Монгол Германы хамтарсан археологч экспедиц тогтоосон байна. Цогтыг сүмийн гэр хэмээх асар том сүм сургыг Иван улсын судар болон 1346 онд хав хорооны бичээс хотын хамгийн анхны барилга байгууламжийн нэг хэмээн нэрлэгдсэн байна. Тэгэхээр энэ хар хором хот бол 12 сүм дугуй хурал болон мөргөл үлддэг одоо газар байсан байна. Буддын шашин, Христос, Ислам шашин. Тэгэд одоо Өгөөдөө хааны суурийг анх тааж мөнх хааны үед дуусгаж байсан 5 давхар өндөр суург байсан. Одоо энэ өндөр 5 давхар өндөр суугчдыг хятад барьчихсан байна. Тэр яг тэр загвараар. Тий яг тэр судалгааныхан тэр хятадууд хулбарлаад одоо барьчихсан ба тэнүүгээр одоо аялж ууштай асар их мөнгө болж байгаа. Тэгээд энэ хар хорон дотор бол 2 том хороол байсан байгаа. За. Нэг гар нь нэг хэсэг нь болтой зэрэг урчуудын дүүрэг, нөгөөх нь ислам аягийн 8-ны годомж байсан байна. Монголын эзэн хаад өөрсдийн байлдан дагуулсан эзэлсэн нутаг орнуудаас авчаас урчууд дагчуудын хүчээр өрөнд орны болон үндсэн маягийн шив шинжиг хосоос хадгалсан харш сүмхий төвшөө дурсгалыг бол хар хоронд бол хасар барьсан байна. Хар хорон бол одоо хөл хөдөлгөөн ихтэй хот байсан бөгөөд Орос гүрж Халиб хятад, Итали, Франц иргэд орсон судаг байсан байна. Тэгэхээр тухайн үед дэлхийн улс орнууд амьдрал нэг чухал үүрэгтэй байж болох өрөнд орных бол улс төрийн бол эдийн засгийн соёлын асар том зангилаа газар байсан байна. Тэгээ бас харан хотод үйлдвэрлэл явагддаг байсан газар тариалан урлал алт мөнгө тархан гэл одоо бүхэл юмыг л манах ер нь цогцоор бол хийжсэн байна. Тэгэхээр одоо бид бол одоо ингээд түүхэнтэй хийжсэн юм а одоо энэ цаг үед хийж чадахгүй гэдэг бол маш харсан байна тийм. Эргээл одоо нэг ухралт тал руугаа одоо яваад байгаа юм болов. За уламжлал гээл та бас сая хэлжсэн тийм. Ер нь бол ялгаагүй ер нь ингэдэм юм байна л да. Альва зүйлийг нөгөө нэг одоо хит туйлын байдлаар хүлээгээл авахаар зарим зүйл бол асар их одоо орхигдож явдаг юм. Бид нар бол гадаадын улс орны соёлыг бол нэг хэсэг бол үнэхээр гайхлаа шүү дээ. Ямар гоё юм бэ гээл те. Гэтэл өөрийнхөө түүх соёл нөгөө нэг бахархал гэдэг юм а бид нар өнөөдөр ер нь алдсан юм шиг гэдэг тухай яригдчихэж шүү дээ. Бид нар судлахгүй байгаа юм биш үү гэдэг тухай яригдчихэж шүү дээ.
Өнөөдөр одоо жишээлбэл та хүүхдүүдэд ярьдаг гэл ингэж байна. Ер нь одоо Монгол бид нар бол одоо яг хөдөөний хүүхдүүд гээл одоо зарим хүмүүс адлах тохиолдолч байдаг. За яг би өөрөө бас Баруун аймгийн хүн л дээ. Тэгэхээр яг хазгаа мөрийн хилтэй гэдэг янз бүрээр л ярьдаг байсан. Ингээл ботхоор яг олон ёсны үлгий тэргээл за хажууд нь Хувс аймаг байна гэл. Ингээл харахаар одоо зүгээр бодож байгаа бодол маань юу гэхээр үнэхээр л одоо төв соёл тэр нэг бит бус өв соёл тэр аялга гэдэг зүйл те одоо бид нэг Улаанбаатар хотод орж ирэхдээ л их шаглуулдаг байсан тэр аялга энэ төр чи одоо энэ үндэсний одоо хамгийн том одоо шинж ийм зүйл байжээ гэдгийг бас анзаарч байгаа. Тэгэл хотод л очвол гоё гэдэг тийм бодол хөдөөний хүүхдүүдэд их сууж эхэлж исэн. Одоо ингээд эргээд утгаар хотод амьдраад олон жил сууршмал амьдарчаар хөдөөний амьдрал ямар сайхан юм бэ? Тэгээд тэр хөдөөгийн талаар одоо үр хүүхдүүд маань ирнэ. Хөдөөний тэр соёлын талаар, мал ахуйн талаар соёл бол одоо та хэр их үр хүүхдүүдтэй өвлүүлж ингэж авч явж гин гэж боддог байна. Ерөнхийдөө бол яг хүүхдүүдээр мэдхгүй болсон байна. Одоо би одоо хүүхд тахта манай одоо үе эмээ гэж байдагсан. Тэгээ бид нар чинь ингээ тогоо нэрж ингээл айраг бүлж мөлж ингэж өссөн. Тэгсэн чинь одоо ингээ би манай хүүхдүүд ч ирнэ айраг бүлэх гэдгийг ч мэдэхгүй. Арх нэрж тогоо нэрх гэдгийг ч мэдэхгүй. Ааруул яаж хийдэг юм бэ гэж ерөөсөө мэдэхгүй. Ааруул юугаар хийдэг гэж асууж шин. Тэгэхээр ч ерөөсөө Монгол ёс заншил, Монгол нөөдөр хүнсний ахуй үйлчлэг бүх юм хийх юм бүгд байхгүй болчихдоо. Энэ хүнсний энэ одоо монголчууд ч өөрсдөө бид нар борцгоо хийгээд өөрсдөө талхаа барь, өөрсдөө харуулаа гэдэг гэж бид нарт хавдар янз бүрийн өвчин зовлон байдаггүйсэн. Тэр чи өстөл эко тий. Хятадаас бид нар бүх ингээ бараа бүтээгдэхүүнүүд тэгээ ямар ч ингээд нэг хятадын нэг фэйсбુક рекламаар тэр тиктокоор явсан нэг юм хатаасан нэг юм сонир дүпэн бүг гэдэг. Янз бүрийн зөндөө мэддэг шүү дээ. Одоо идэж байгаа шүү. Тэрнээс ингээ хахаар нийтдээ одоо бараг өсвөр насны бага насны хүүхдүүд одоо бараг 150% эргээд хоол боловсруулах хэрэгтэй асуудалтай болсон биш. Тэгэл ингээ ботхоор чинь бид нэр эрүүл ахуйд хүнсээ хийдэг байж байгаа бид монголчууд удаанаас уртнаас л удаан тэгээ эрүүл тэгээ хүч чадалтай тийм чирэг байсан. Одоогийн ингээ монголчууд болохоор дандаа бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж онгодлон зарим эмэгтэй хүмүүс нь эрэгтэй болох сонирхолтой эрэгтэй хүмүүс нь эмэгтэй болох сонирхолтой аюу тум гажууд ингээ утлаа нэг би нэг болохоор дахиад механик мах захтай холбоотой гормоны алдагдал гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгээ ингээ харуул яаж хэрэглэх юм мэдгүй, харуулыг мэдгүй, 10 гурлыг зуурж итгийг л мэдгүй шүү дээ. Тэгэхээр тий одоо яг тийм болчихлоо. Заншлыг бол одоо үнэхээр байхгүй болчихлоо. Тий. Нэг морь харчаад энэ ямар хөөрхөн хургавэ гээд одоо зүгээр сошиал дээр нэг тиймэрхүү илэглэл яваад байгаа. Энд чи яг манай монголчуудын бодит амьдрал болчихлоо. Энэ бол үнэхээр айгу бас юм нэг л байхгүй яг нэг үгээр ярихад хэцүү Монгол ёс заншлаа. Монгол хоол хүнсээ мэдгүй нэ гэдэг чинь бол Монгол ерөнхийдөө ер нь жоохон хэцүү л гэсэн үг шүү дээ. Ер нь цаашдаа Монгол улсыг авч явах ирээдүй маань ерөөсөө Монгол гэдэг утгаа мэдгүй байгаа. Тийм итгэл үнэмшлээ алдарчлаа л да алдраал байна л да. Хүн заавал юм ёс заншлаа. Тэ заавал бүгдийн төгс мэдэх алдгүй. Зөвхөн хэмжээгээр тэ за дээр үе монголчууд чинь ингэж яадаг гэсэн шүү. Ядаж нааруулыг ингэ сүүгээр хийдэг шүү. Тэ айргийг бол ингээ адуунаасаа ингээ бид нэг унгаа бариад гүүгээ саага хийдэг шүү гэдгийг бүр наад захын ойлголтыг бага насны хүүхдүүдэд ч сургах хэрэгтэй байхгүй. Гэрээ барьж нүүдэлж амьдэрдэг шүү гэдэг. Энэ ёс заншлыг ерөөсөө монголчууд хүүхдүүд ч мэдгүй. Бараг зарим нь гэр идэг юм ач мэдгүй. Бараг бүгд л ингээ хөдөө очсон ч гэсэн байшин байдаг л гэж ойлгоод шүү. Тий. Одоо яг нэг тийм л болж. Бид нар өөрсдөө бас ахуй маань өөрөө бас тийм болцоод байна л да. Сошиалд иргэншилд байгаа болохоор тэр болгоо одоо хөдөө одоо миний зөвөр бас чадахгүй шүү зүгээр. Би ингээ бага насны ингээ хүүхдүүдэд одоо 1-5 дахь ангийн бага насны хүүхдүүдэд тий биеийн тамир математик гэж заавал орж байгаа шиг тий Монгол ёс заншил гэдэг хичээл заавал ордог байгаасаа гэж бодоод байгаа шүү. Тий одоо бол зайлшгүй тийм шаардлага бол одоо үүслээ. Хүүхд одоо бага насны ангийн хүүхдэлтэй тий заримдаа ингээ тэднийх одоо нодлонгоос ингээ Монгол ёс заншил гэдэг юм ном тараагаад ингээд Монгол ёс заншлаар ингээд орж байгаа хгүй. Тэгээ тэн дээр ингээд номыг ингээд судлаад үзэхээр харуул яаж хийх вэ гэдэг. Тэгээ готлох хүүхдүүд бага насны хүүхдүүд харуул яаж хийдэг, тарыг яаж бүрдээ, тэ аваан гурил гэж юу юм ерөөсөө мэдэхгүй багш. Тэр ном дээр ингээд яг
тодорхой заагаагүй ч гэсэн ерөнхийдөө нэг юм байд юм байна. Ойлголт өгч шүү дээ. Ойлголтоос Яг үнэ. Тий. тэрийг бүр сайн дэлгэрүүлээд бүр 10 дугаар анги мэнг хамаагүй төгсдөг болтол нь ордог болчвол тэг хүн болгон Монгол ёс заншил чи юм байд шүү гэдгийг бас хүүхд болгон мэдэж төгсөх болол айгүйх зөв хувь нэмэрлэгт бодчих. Тэгээ одоо яг хөө эцэг эхчүүд гэдэг ч юм уу нийт одоо бид нэр их олон одоо үзэг сонсогч бас энтэй санал нийлэх байх гэж бодож байна. Ялангуяа суурийн иргэншилд амьдарч байгаа ийм хүмүүс одоо манай Монгол ёс заншил нэг л алтраад байна да. Нэг л бид нэр Монгол ёс заншил ахуйгаас нэг л холдоод байна да. Бидний үр хүүхдүүд Монгол ёс заншлынхаа талаар мэдлэг мэдээлэл ер нь багасаад байна да гэдгийг бол хүн болгон анзаарч байгаа байх гэж боддог. Тэргээ тэгээд яг тэгж илэрхийлж бас хэлж чаддаг. Одоо 101 3 сарын амралт тавигддаг. За эцэг хоёр нь одоо яг нэг наадамд ихүүлээд амралтаа авдаг. За Монгол наадмын нэг одоо нэг хэсэг ийм үзүүлбэр харж болж байгаа. За нэг морин дээр суулгачиж байгаа юм тий. Тэгэл ингээл зүгээр нэг энэ дотор эргэлдээ. Тэгээ нэг үзэгслэн сайхан байгаад гэдэг. Өстө нэг дотоодоо аялаж жуулч чинь манай Монгол улс чинь бас их сайхан хөгжиж ш одоо сүүлийн хэдэн жилд. Тэгээ энэ очиж үзээгүй газараа бас гэр бүлүүд маань явцгаадаг болцсон байна. Тэ ингээд очиж үзээд ингэдэг. Яг одоо тэр хүүхэд маань тэр ахуй соёл дотор амьдарч чадахгүй л болохоор ерөөсөө ийм суурийн иргэншлийн соёлтой болоод байна. Эний ч одоо тэгээ үгүйсгэх аргагүй. А гэхдээ Монгол хүн гэдэг тэр итгэл үнэмшил болвол энэ туйлж ирсэн түүхийн улам өр. Тэгээд түүнийг одоо төвшөтгэж байсан энэ ёс уламжлал. Тэгээд ирээдүйг харсан одоо том одоо сэтгэхгүйн гэдэг ч юм уу ёс уламжлалын энэ олон ийм баримтуудаас бас Монгол хүн гэдэг энэ хүн итгэл үнэмшил чинь бас бүрдэж үүсдэм байх шүү гэдгийг бол бид хүн бол харж одоо бол хангалттай чаддаг боллоо л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр одоо чихэр иддэг байж хүүхдээ битээ чихэр идэрэ гэж хэллээ гэдэг шиг ер нь бол өөртөө хүүхдүүхөө бас сайн судалчаад үр хүүхдүүдтэй бас тэр тухай ярьж хэлж ингэх нь бол бас их зөв юм аа тийм болохоор бид хүн бас илүү хүншиж илүү одоо Монгол өв соёлынхаа талаар илүү их мэдээсэй тэгээд үргэлжлүүлж бас тэрийг өв болгон тээгээсэй өв болгон авч үлдээсэй л гэдэг л ийм л зүйлүүд одоо их анзаарагдах юм шүү дээ. Яг сүүлийн үед ч гэлтгүй ер нь бол энэ бол том бас анхаарах ёстой ийм том асуудал болчлоо л доо. Тэгээ судлаачид бол ном бүтээлээ гаргадаг. За маш их одоо чухал хэрэгтэй ном бүтээлүүд байна л гэдэг. Гэхдээ яг бодитоор төр засгаас одоо дэмжиж энэ дээр нь ингэж ач холбогдлогыг ингээ тгий гэж байгаа юм бол одоо төдийлөн одоо бас их илбэг биш л байгаад тах шиг санагдах юм л та. Тий, одоо манайч одоо их олон эрдэмтэд маань эрдмийн диссертац хийж хичээл. Тэгээд тэр эрдмийн ажлын тэгэл номын сандал үлддэг. Сурагчдын нэг гараа явуулгалаа, оюутны сурагчдын гараа явуулгалаа үлдэж яхад би харамсдаг. Хоолн тэр диссертац ажил эдийн засгийн хэрэглэлтэнд орж Монгол улсын хөгжлийг орцгол ёстой гэж боддог. Тэр үндсээр би ингээл энэ олон номыг бичиж. Миний ном бол одоо ингээл англи монгол хэлтэй бичиж. Тэгэхээр монгол үг хэцүү орчуулахад. За чи надад зэрэглээ гэл нэг үг гэдэг. За яг үнэ. Орчуулахад хэцүү. Яг юу гэж одоо хэцүүлдэ тий. Ерөөсө орчуулахдаггүй шүү дээ. Одоо тэгэл яг тэгэл зүүд зэрэглээл гэж орчуулж байгаа. Надад тэгж ойлгож байгаа. Бид нар батар зэрэглээ гэл ойлгоо шүү дээ тий. Ийм зэрэглээ гэл гэх мэтчил ер нь ингээл монгол үг орчуулна гэдэг бол маш хэцүү. Тэрийг л би одоо судалгааны материал хийгээл хэрэглээл явж хахад их тулгардаг юм да. Би одоо яг санаж байна. Өмнөгчл би нэг тийм одоо үйл тестний тухай нэг тийм богино хэмжээний богинохоо 12-3 минутын бүтээл хийсэн байхгүй. Тэгээ тэрийг бас нэг юм фестивал руу явуулчихъя гэд орчуулах гэд мэрэгчлээ орчуулагч төр хөцөж. Ерөөсө тэр одоо яг олон жил нөгөө хөдөө хөхөрж гадаа гандаж явал хүний тухай. Тэгээд нэг тийм уртын дууны тухай. Тийм одоо нэвтрүүлэг юм да. Тэгээд тэрийг орчуулах гэсэн чинь ерөөсө болдгоо. Ерөөсө 60% нь буухгүй тэр үг. Нэгдүгээр тийм хөрвүүлгийн юм байна. Одоо тэр өөлд ясны тэр ярьж байгаа хэл аялга тэр үгний ойлгох энтрийг нь одоо өнөөдөр бидний одоо их ойлголцоод байгаа энэ халах хэлний энэ
төвшөндөө ойртуулах нэгдүгээр асуудал гарч байгаа юм чинь давхар одоо хөрвүүлэг орж ирж байгаа. За ингээ хөрвүүлсний дараа дахиад англи хэл рүү буулгах хэрэг гарч байгаа. Тэгэд ингээд үцхээр ерөөсө зарим юм бол ерөөсө болдгоо тэр чигээрээ л баг орчих гээд байгаа юм шиг. Тэгээ яг тэр одоо хадамлаа хатах уу яах уу гэдэг том асуудал бас үүсэл байгаа юм л да. Тэгэхээр тэр хөдөө хөхөрч гадаа гандж байгаа юм малчин төм маань болвол одоо тэр үгийн сонголт, үгийн баялаг гэдэг зүйл бол үнэхээр агуу тансаг байна. Тэгээ одоо холоос очиад тийм юм хийж ирчээ тэрийг одоо орчуулж чадахгүй байх хин ч хаашаа юм. Тэгээ тэр хүний ярьж байгааг баг одоо зүгээр энгийн төвшөнд ойлгох гэд хүртэл бас асар их олон зүйлүүдийг судлаачтай баг байж иж тэрийг буулгах төвшөнд одоо хүрчээд байгаа байхгүй. Тэр хэцүүлтэй ер нь хэцүүл юм билий. Тий. Одоо ингээл түүх судлахаар эртний перс хэл дээр манай сурах тэр их байдаг. Одоо тэрийг орчуулчих манад орчуулж авах. Тэгэхээр одоо би энэ нэвтрүүлгийг дэлгэмдэлд юу хэлж байгаа нэхээр төр зэсэх мэн одоо энэ эртний хэл судлалын орчуулагч бэлдээчээ. Одоо бид одоо их сурвалжуудыг бол энэ түүх гэдгийг жаатгүй гэдэг нь зохиог шүү. Энэ түүх гэдэг чинь энэ нотлох баримттай энэ олон их сурвалж байгаа байхгүй. Тэр чинь би орчуулж одоо ингээл Монголдо уншиж байгаа байхгүй тий. Тэрээс би нэг зохиогоод бичсэн юм бол байхгүй. Яа одоо түүхийг зохиож болдгоо, гуйлж болдгоо зүйл байхгүй. Түүх түүхээрээ л ах хэвээр. Яа одоо Монгол улсын түүх бадарч явсан үе, мандан бадарч явсан үе, урууданд орцсон ч үе. Тэгэхээр тэр түүхүүдийг Үнэн Батбаатарын хэлгэнд би орчуулж одоо орчуулахаар эртний перс хэл манад орчуулагч бол байхгүй. За эртний грек хэл орчуулагч манад байхгүй. Гэх мэтэр одоо ингэ яваа. Эртний одоо үгүүд маш хэцүү. Одоо ч тэр дээр үеийн тэр хатан дээр суг зургууд ч гэсэн одоо чулуу олдруудаас олдроод ингээд орчуулах ихээр хэцүү шүү дээ. Одоо энэ байна. Одоо ингээд биччихсэн. Одоо энэ бол одоо орчин хатан дээрх нь бичиг бол одоо манайхан бол орчуулаад тавьчихсан. Ингээ харахаар хятад хэлж юм шиг. Тийм шүү дээ. Нөгөө мэддэг тийм ингээд харахаар аюулгүй Монгол бичгээр чажиж. Тэгэхээр энийг ч одоо орчуулж таньж мэдхэнд бол заавал ч мэржил орчуулагч хэрэгтэй байна. Тэгэхээр бид энэ төр зэсэг бол ер нь эртний энэ орчуулагчтай бид Монгол улсыг сугуулч юм. Нэг бол одоо боловсролыг сугуул дээр ч юм уу те. Зайлшгүй дээр идэх зайлшгүй бэлгэж ийм шаардлагагүй бол бид дандаа гадны орчуулгаас авахар тэд нар бол бүрэн дүрэн гүйцэд орчуулж чадахгүй. Заавал ч ер нь Монгол улсын түүх гэдэг чинь өөрөө хятад Орос хоёроос л хараад байдаг. Одоо ялангуяа бид нар тэгж байна. За бид нар одоо бүр уртын дуу бол бүр зүгээр яг сонсоод одоо ойлгож өгөх юм болчиход байна шүү дээ. Түүнээс ч дуулах бол одоо бүр дараагийн асуудал болчиход байгаа. Мартцсан юм чинь. Хүлээж аваад чих айхтар нуглаа цоглого тийм химнэлттэй байдаг ч юм байна. Тэгээд одоо ялангуяа тэр уртын дуу мөг орчуулна гэж одоо бас л одоо бүр мэрэгжлийн мундаг төвшний л одоо орчуулга хийдэг хүн л орчуулахгүй. Тэгэхээр одоо бид нар ингэж байна. За яг хуу гадаадын харь усын хэлийг бид нар сурч чадж байна. Тодорхой хэмжээнд ойлголцож чадж байна. За бүр гүнзгийрүүл одоо ингээд нөгөө нэг топл гэдэг шиг ийм шалгалтуудаа ингээд өвчж байна. За гол нь тэр хүмүүсийн ийм соёлыг бид нэр ингээд судлаад ойлгочих болж байна. Гэвч нөгөө соёлыг нь авчираад Монгол одоо нөгөө нэг амьдралын хэм маяг одоо жишээлбэл нэг уртын дууг одоо тодорхой хэмжээд орчуулга хийгээд ингээд хүмүүст ойлгуулъя гэж ихээр ямар ч хүн тэгж хэлний нөгөө нэг баялаг сан гэдэг юм үнэхээр дутагч яаж илэрхийлэх юм үнэхээр мэдэхгүй байна гэдэг ч юм уу ийм одоо хүнд нөхцлүүд бол үүсчлээ. Тэгээ энэ одоо тэр нөгөө нэг хэлний тэр сан ариун байх тэр хэл баялаг болох гол нууц нь юу юм бэ? Эсвэл ном зохиолоо сайн одоо судалж мэдэх, унших, ойлгох энэ бүх зүйл одоо нэгэн зэрэгт хамт явж иж бид нэр нөгөө тэгэхээр хийхэд их амархан болж дадлуулах юм шиг санагдаад. Тэр одоо ингээл уртын дуу мууны орчуулга ороод ирэхэд наа чи болохгүй л гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ өчнөө хол орчуулгын тавчаа байна. 80 100 90 хэдэн бол наач манад бол орчуулах боломжгүй гэдэг нэг 10% тэрийг одоо ямар ч үсэн боловсруулах тийм төвшөнд л яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэлний чадамж гэдэг дээр нь энэ чинь эргээл нөгөө их түүх бидний ёс заншил юу боломжтой эргээд холбогдох учраас ийм зүйл дээр бас зайлшгүй анхаарах зайлшгүй шаардлага бол нэгэнд үүсчээ гэдэг ийм асуудал байна. Хоёрдугаарт бол
бас отхоо доктор маань өмнөх дугааруудад ярьжсэн л да шинжлэх ухаантар гаргаж байгаа төсөв мөнгөний тухай яригдсан. Тэгээ одоо бид хэдийн бас саяараа санал нэгдэж байгаа тэр эрүүл мэндийн даатгалын сан гэдэг шиг энэ шинжлэх ухаанд зориулж байгаа юм одоо мөнгө гэдэг ч юм уу санхүү эдийн засгийн хувьд бол ерөөс боломж их бага. Бүр яах чаргагүй тийм бага ийм юмнууд одоо ингээ үсчээд байна л гэдэг ийм асуудал бас гараад байгаа. Тэгээд ийм нөхцөл байдлууд бол бид бүхэнд бол ингээ тохиолдож байна. За ингээд эртний хотуудынхаа тухай ярихаар их сайхан болдог. Одоо жишээлбэл яасан мундаг одоо тийм хийсвэр дүрслэлийн үед сайхан байдаг юм бэ? Альва хот сууринг одоо төлөвлөхтөө яасан холыг харж одоо ёстол хүнээ ботсон ийм нийгмийг бүтээдэг байсан юм бэ гэх мэтэр ийм олон зүйлүүдийг одоо хэдийгээр хөгжил буураа ийм байсан ч гэсэн яасан ингэж мундаг холыг харж төлөвлөдөг байваа гэдэг ийм мэдрэмжүүд ингээд отхоо докторыг бүтээсэн номыг сонсох болгонд ингэж мэдэрдэг л дээ. Тэгээ өнөөдөр бас яг манай отхоо доктор битээртэй бас хамтдаа ирж бас түүхийн за одоо бид нэр бол мэдээж түүхийн асуудал ярих гэж байгаа учраас өв соёл уламжлалын асуудлыг бас ярих нь зүйтэй. Тэр өв соёл уламжлалын асуудлыг өнөөдөр бас бидний амьдралд одоо хэрхэн нөлөөлж ямар зүйл байна. Орчин үе биднэрт бас ямархуу хэмжээний сүүдэр бас тусгаад байна. Сүүдэр доор нь бид хэр их өртөөд байна гэдэг тухай бас ярьж дэлгэрэнгүй одоо сал бодлоо солилцсон одоо танд маш их баярлалаа. За намайг бас нэвтрүүлэгдээ оролцож уурж тэгээд ингээд бас маш олон сайхан мэдээллийг бас түгээж бас санал бодлын минь хүлээж авсанд таад бас маш их баярлалаа. Тэгээд болжтой бас баярлалаа гэж хэлээ. Тий. Отхоо доктор маань битээр одоо харин хотын тухай цааш одоо ингээд нэвтрүүлгүүд маань суурлаараа ингээд үргэлжлэл ингээд явал та аль болох үзэгч сонсогчдоо таны мэдхүйн талаас нь мэдээлэл хүргэхийг л ирмэлцэж байгаа. Тэгээ отхоо доктор маань одоо энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг сайхан бүтээлт тойр ба үзэх сонсогчдоо бас энэ тухайн хотын талаар бас мэдээллүүдийг хүргээд одоо би тэр мөнгөн мод одоо Франц хүн тэгж уралсан гэдэг ч юм уу энэ талаар бол мэдээлэл байхгүйсэн өнөөдөр энэ нэвтрүүлгээс л бас олж авч байгаа авах жишээний. Тэгэхээр өнөөдөр бас үнэтэй цаг заваас хуваалцаж ирсэн сэрж мэдэг одоо сонсогчдоо одоо битээр бол бас ингэж байгаа энэ цуврал нэвтрүүлгүүд хүрч байгаа. Тэгээд манай бас нэвтрүүлгийн энэ номын хавчурга нэвтрүүлгийн шууд утастай холбогдоод энэ битээр ярьж байгаа энэ сэдвүүдээр өөрсдийнхөө байр суурийг бас хилээд дээр нь одоо бидний бас өмнө яригдчихсэн сэдвүүдээс отхоо доктортойгоо хамтраад битээр бас нэг тодорхой юм шинжлэх ухааны мэдээллийн түүхийн асуултууд бэлдээд тэгээд тэр асуултанд одоо амжилттай хариулсан хүнд бол одоо отхоо докторынхаа бүтээлэр бас бэлэг болгоё гэдэг ингэж ярьж ирсэн. Тэгэхээр отхоо доктор маань өнөөдөр бас танд эрдэм шинжилгээний одоо энэ сайхан бүтээлийнхаа дээжсээс бас гардуулах байх. За өнөөдөр бас хамтдаа өөрийнхөө бас сайхан дотроо бодож явдаг. За ингээд түүх соёлынхаа талаар мэдээллийг бас нэг сайхан хуваалцсан. Танд бас гялалаа. За баярлалаа. Тэг ингээд энэ хурцээрсэн ч очинтой энэ хүн намайг ингээд дурсгая. За баярлалаа. За хамтдаа ямар ч гэсэн бид нэг хөгжиж байгаа нь бол үнэн. Дэлхийг аясыг дагаж хөгжиж байгаа нь бол ямар нэгэн хэмжээгээр бол тодорхой хэмжээнд үнэ. Тийм учраас бид нар бол хөгжихийн тулд эхлээд түүх соёлоо бол эргэж харах нь бол яалтчгүй одоо чухал болсон. Ялангуяа энэ цаг үед бол бид нар илүү их зүйлийг үр хүүхдүүдэд өвлүүлж үлдээх ялангуяа одоо машин ч юм уу байр янз бүрийн эд дэлхийн зүйл бол биш. Зүгээр ер нь бол ямар ч гэсэн эрдэм мэдлэг энэ өв соёлынхаа энэ зүйлүүдийг өөрийнхөө хэмжээнд бол үр хүүхдүүдэд үлдээх зайлшгүй шаардлага бол гарсан. Тэр засаг маань ч гэсэн бас энэ дээр тодорхой бодлого гаргаж бас дэмжиж энэ Монгол гэдэг энэ гоё том ихтгэл үнэмшлэг бас дэлхийд томоор бас харуулхад дараагийн одоо бодлого шийдвэрүүдэд тусгаж явах байхаа гэдэгт эргэлздэггүй. Тэгээд битэрийн ямар ч байсан бид бүгдийн номын хавчуурга хөтөлбөр эрхэм үзэх сонсогч та бүхэндээ инхүү амжилттай
үргэлжлэн хүрлээ. За студид хөтлөгч Галсан, за докторант Отхүү, за сонсогч Сэрж Мэдэг, за найруулагч Илбэг Заяанаар ажиллаж та бүхэндээ лавга гарагийн номын хавчуурга хөтөлбөрөөр хүргэлээ. Хамтаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийнхаа сэдвийн талаар таныг товч мэдээлэл. Аврагтын тухай ярина. Аа. Аврагт нь л одоо агуулах гэсэн утгатай үг. Фэрлээ. Анх энэ аврагтыг бол олж илрүүлсэн байна. Ер нь түүхийн нэрд Аким Фэрлээ гэл их дурддагдаг тий. Тэгдэг. Одоо зүгээр бүр ингээд нэг кинонд дуу оруулсан тэр интер гэдэг нэг Монгол телевизийн киноны хойно явдаг юу гэж бид нар чинь баг одоо зүгээр уншихад тэгж яадаг шиг одоо энэ түүхийнхаа хувьд ч гэсэн их том хувь нэмэр оруулсан хүмүүс баг. Одоо Аким Фэрлээ гэдэг энэ эрдэмтэд тийм ээ. Ялангуяа идэвхтэй зүйл дээр харагддаг да тий ном дээр. Тий. Тэгэхээр одоо бид энэ цааш тал энэ мондөг эрдэмтдтэй болж цааш нь илүү л сайхан ямар уран бүтээлийн сайхан дэмжиж илүү л олон нийтэд хүрмээр байгаа. Эдгээр маань бол одоо шавхчгүй гайхалтай ухаантай хүмүүс шүү дээ. Бид бол ийм л ухаантай хүмүүсийн хойч өрсөн. За баярлалаа. Ингээд номын хавчуурга хөтөлбөртөө хамтдаа ус ирэх хүмүүст сонсогч та бүхэндээ баярлалаа. Баасан гаригийн яг энэ цаг мөчид та бүхэнтэй иргэн уулзах болно. Хамтдаа ус үзэх сонсогч та бүхэндээ баярлалаа.